За миний хүүхдүүд нааш ороор. За боломжтой на юм өмнөд намайг урьж болох. Нааш сайхан яваа. За ийшээ ингээд бүгд харцгаа. Энэ бол тухайн цаг үедээ бол хүүхдүүд суралцдаг байсан сургууль гэдэг нэртэй газар. Энд бол ингээд хүүхдүүд маш олноороо 30-уулаа 40-уулаа ингэж нэг ангид орж нэг багшийн удирдлаганд ор ингэ сурдаг байсан тийм сайхан газар багш. Тий бөөндөө штэ бүр. Болно хамаагүй зураг мөргнүүдээ сайхан аваад яваар. Одоо ингэ бүгдээрээ сайхан түүхийн дурсгалт газрууд болоод ингэ үлдчихсэн байна. Ийш анги руу явж үзье юм. За нааш дагаа яваарай. За толгоо молгоо за та ичгаа. Нааш ороор. За их хүүтэн байгааз энэ ч нэг түүхийн дурсгалт газар болоод их сэрүүхэн болцсон ийм газар багш. Энэ хараа. Энэ одоо энэ дээр бол багш нар нь ингэж хичээл заадаг байсан. Хамгийн сүүлд бол 1-р сарын 29-нд 5 гарагт яма буугараа гэдэг хичээлийг үзэж яагаад ингээ карантинлэгтээд тэрнээс хойш ингээ түүхийн дурсгалт газар болсон байна. За ойлгосноо миний хүүхдүүд. За дараагийнхаа газар руу бие бүгдээрээ бас залуучуудын чөлөө цагаа өнгөрөөдөг байсан бас нэг гоё газар руу бүгдээрээ явъя. За наашаа ингээ буугаад ороод ир. Зөвл. За энэ бол бас манай залуучуудын чөлөө цагаа өнгөрүүлдэг байсан газар буюу спорт зал байгаа. Энэ манаас одоо ингээд түүхийн дурсгалт газар болоод ингээд үлдсэн байж байгаа. За энүүгээр бол энэ бөмбөгийг барьж хагаад тэнд харагдж байгаа тэр бөөрөх юм шүү дээ. Тийшээ шидэд оруулаад тоглодог байсан байхгүй. За одоо ингээд шиддэг байсан. Ингээд орохгүй байгааз. Хүмүүс бол оруулдээ. Тий айгүй хэцүү байхгүй юм чи. За зураг авах юм бол бүгдээрээ дараагийнхан газар руу явах уу? Тэгээ. Одоо бол бас нэг гоё залуучуудын бас нэг очих дуртай байсан гоё газрууд байгаа. За цаашаа. За наашаа ороо хүүхдүүд. За энэ одоо дараагийн өрөө. За наашаа ороо. За энэ бол караоке байгаа. Караоке бол бас залуучууд чөлөө цагаа өнгөрүүлж эндээ дуртай дуугаа дуулж энэ зурагтан дээр дүрсэн гараад энэ дээр үг нь гараад энэ хоёр микрофоноор ингэж дуулж исэн байна. Тэ наа чи болохгүй шүү минь дөө буцаага тавиарай. Тий. Наа чи үзмэр байхгүй. Ингээд бүтсэн байна тий. Тий одоо ерөөсөө энэ ширээр хүүхдүүд хараарай. Энийг яг тэр чигт нь үлдээсэн байгаа байхгүй. Тэгээ энэ караоке гэдэг газар шүү тий. За дараагийн газар лээ. Сонирн байгааз. За дараа нь бас нэг гоё газар байгаа юм. За яваарай. За ингээд наашаа яваарай хүүхдүүд. За энэ бол чөлөө цагаа өнгөрөөдөг газар буюу PC тоглоомын газар байгаа. За энд ингээд e-спортоор сонирхолтой залуучууд энэ сандал дээр суугаад ингээд өөрөөсөө урдаа байгаа компьютерийг ашиглаад хоорондоо тоглоод интернетээр ингээд олон сайхан тоглоомыг тоглоо. Тий, наа чи компьютер байхгүй юу? Компьютер юунаас юм уу? Тий, тэгээд ерөөсөө нэг хүн нэг компьютер дээр суугаад ингээд сайхан тоглолдог гэсэн. Одоо ингээд түүхийн дурсгал газар болсон баг. Хүн ороогүй айгүй утас. Тий. Тэгээ бас л бөөнөрөө суух уу? Бас л ингээд бөөндөө эндээ 5 тэр цаана 5 тэр цаана 5 гэл ингээд. За тэгээд ийм сайхан газар байна. За гарцгаая бүгдээ. Энэ их гоё газар байгаа. Энэ юу гэж кино театр. Нааш ийшээ зогсч тий. За тийшээ. Тэр том дэлгэцэн дээр энд байгаа суудлал дээр ингээд бүх хүмүүс тасалбараа аваа суугаад кино үздэг байсан байхгүй. Ийм гоё олуулаа хараа. Бөөнөрөө юу? Тий. Мөнгө өгөөд кино үзэх юм уу? Мөнгө өгөөд тасалбар аваад тэгээд тэр дэлгэцэн дээр кино гардаг гэсэн үг байхгүй. Хосороо болоод энэ суудлал руу суугаад ингээд үзчихдэг гэсэн. Ийм гоё газар байлаа ш. Та суугаад үзэлтэй. Шатан дээр сууж. Шат юм уу? Тий, наач шат шүү. Энэ миний ажил суух. Ингээл тэн дээр кино гарна штэ. За одоо хамгийн сүүлийн газар руу явъя. Тэр их гоё газар заяа. Залуучууд бүрстэ оройн цагаар юу хийдэг байсныг та нарт үзүүлээ. За явъя. За наашаа яваарай. За энэ их гоё газар байгаа. Болгоомжтой шатаар нь болгоомжтой яваар. Энэ бол залуучуудын өдөш хорой энд цагийг хөгжилтэн зугаатай өнгөрүүлдэг газар байсан. Бар гэж байна. Баар шөнийн зингээ нэг үлэг гэж. За энд бол энэ хэсэг бол ингээд техникийн хэсэг. Эндээс хүссэн юм мөнгө төлөөд уух юм аваад эндээс ихалаад ингээд явах нь байна. Эндээс сайхан DJ гэж одоо хөгжим тавьдаг хүн байна. Тэгэхгүй. Тэр хөгжим тавьдаг хүн дээр энэ дээрээ хөгжмөө тавиал залуучууд нь тест яг энэ сайхан бүжиглэн. Яг одоо бүгдээрээ зогсож байгаа энэ хэсэг бол бүжгийн талбай. Эдээс суух юм те уух юм авчаа. Тэ одоо энүүгээр сууж болно, тэрүүгээр сууж болно ингээд дуртай газар, хүссэн газараа сууж болох юм байна. DJ ийш энэ дээр үт юм уу? Тэ энэ дээрээ ингээд DJ нэгэ чихвчээ зүүцээ. Өө өстө. Яг энэ үгч гой дуу тавиал те. Залуучууд их жинхэнэ дөргөөгөр жинхэнэ бут авдаг байна шүү дээ. Нааш ч ингээд зөөлөн дагаа явчих. За нааш ийшээ суугаад үз. Сонир мэн үү? Сонир байгааз. Наа чи хүмүүс сууж ирсэн шүү дээ. Наа чи хүмүүс суугаад ингээд аа.
доошоо игээд орчдөг. Тэгээ найзууд энэ чи төрсөн өдрөө хийгээд зү жинхэнэ мужигнууд газар байлаа шүү дээ. Өө эндээсээ бүжгийн талбай дээр бүжгэлж байгаа залуучуудаа энд хараад DJ-нд 80 50-аад нүгээр чи залууч үүст жинхэнэ гоё гас. Одоо тэгээд эндээс чинь нөгөө цай кофегаа аваад юу цай кофе авахгүй нүгээр чи гоё өстэй залуучууд орой юм чинь те гоё хүүтэн шараа айраг майраг гэсэн. Өөштэй нүгэрчсэн. За ингээд бидний өнөөдрийн Монгол улсын бас түүхэн дурсгалт газруудаар явсан влогийн хамгийн ихний дугаар маань энэ түрээд өндөрлөж байна. Манай залуучуудад таалагдсан уу? ийм сав газар чи өстө үзье гэж бүр бодоод идэв гэсэн. Тэгээ нэг одоо энэ сүг зураг шиг л өстө гоё юм тийм биш тийм. Яг ингэж бас хадгалж үлдсэн бас гоё юм те. Бас манайхан бас те. Бид нар бас одоо ингэж харж штэ тэгээ нүдэрээ энэ ч гоё ихгүй юу? Энэ ч сайн. За ингээд влогтой хамт байсан хүмүүстээ баярлалаа. Бүгдээрээ баяртай гэж хэлье. Бай бай. Ганцхан баяртай гэх үү? Ганцхан баяртай гэж. За 1 2 3 ганцхан баяртай. Энэ хвцэл байгаа үстэй те. За. Илүү ихийг үзхийг хүсвэл TV Top YouTube channel-ыг subscribe дараарай. Танд баярлалаа.